Сайн бацхан уу бүгдд нь өдрийн мэнд Jerry Angelina дараагийн хамтлагаар уулзж байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийн бичлэг нь болохоор 12 ордонд зориулсан сахиус тэнгэрүүдийн мессеж гэсэн утгатай ийм хэрэг байгаа. За тэгэхээр хоньны ордынхон маань, нөхрийн ордныхон маань гэх мэтчлэн загсны орд хүртэл одоогийн таны байдал ямар байгаа юм? Өнгөрснөөс та юу сурах ёстой байсан? Ирээдүйд таны юу хүлээж байгаа? Ирээдүйдээ хүрэхин тулд юу хийж өгөх юм бэ? Тэгээд энэ даалгавруудыг биелүүлснээр таныг ямар ирээдүй хүлээж авах вэ гэдгийг бүгдээрээ харцгаах болно. За ингээд бичлэгтээ тавтай морилно. За хоньны ордынхон маань бичлэгтээ тавтай морилно. За одоо хоньны ордынхон маань одоогийн байдлыг энэ 3 үзрээр өнгөрснөөс юу сурах байсныг энэ 3 үзрээр, ирээдүйд юу хүлээж байгааг энэ 3 үзрээр, тэгээд ирээдүйн тэр зүйл рүү хүрэхин тулд юу хийх юм гэдэг шалгууруудыг энэ 3 үзрээр энэ шалгууруудыг ингэж биелүүлсэн дараа таны ямар ирээдүй үр дүн хүлээж байгааг тэгээд сахиусын мессеж гэсэн ийм үрэлтээр та бүхэнд хүргэх болно. За эхлээд таны одоогийн байдал ямар байгааг харцгаая. Хөө вау ямар гоё хөзрөөд. За одоо та яг хийх зүйлээ яг олцсон байна гинэ. Өнгөрсөн хугацаанд айгүйх олон зүйлийг хийж, үзэж, оролдож явсны эцэст за миний ерөөсөө хийх зүйл ч одоо магадгүй юм байна. За энийг харсан чинь надад хамгийн түрүүнд ийм мессеж орж ирлээ. Олон хүнийг өөрөөрөө хүрээлүүлээд ингээд янз бүрийн хүмүүст хэрэгтэй хүн ингээд энэ голын энэ буган ивэртэй хүн байгаад тэгэнгүүт болохоор магадгүй та багш байдаг юм уу? Эсвэл олон нийтэд ингээд нөлөөлдөг олон хүмүүст ингээд сайн сайхны төлөө эсвэл сайн дурын болон буйны ажил хийдэг ийм хүн байхыг үгүйсэхгүй. Эсвэл зүгээр л олон зүйлийг туршиж явсныхаа эцэст өөрийнхөө хийх ёстой сүнснийхээ зорилгыг олсон байж бас болох юм шүү заяа. За ийм байна. За тэгээд хоёрдугаар болохоор одоо л таны нөгөө эд баялаг одоо ажил карьерийн хаалга одоо нэгдээд яг л нэг сонгосон замаа болоод түүнийхэн тулд тууштай яваад түүнийхэн төлөө үйлдэлүүдийг хийж эхэлж байна. Тэгээд нөгөө нэг олон зүйлийг туршиж явжсны энэ миний гэдэг нэг зүйлийг олж авсан. За тэр нь зөвхөн ажил мэргэжил байх албагүй эсвэл хин нэгэн эмэгтэй хин нэгэн эрэгтэй ч бас байж болж байгаа. Яг амьдралдаа юу хайж авсан бэ? Тэр учраа утгаа одоо олсон. Өнгөрсөн хугацаанд нилээн сайнтай муутай пэлдэж явж яг л одоо нөгөө өөрөөсөө гарах хөстэй байсан муу зүйлүүдийг даван гарч эцсийн дүнд за одоо яг л энийг л би хийх хөстэй байсан гэдэг зүйлийг олсон байна. Баяр хүргэе. За одоо болохоор өнгөрснөөс юу сурах байсан бэ гэсэн чи яана бүгдээрээ буруу араа гараад ирсэн байна. За нэгдүгээр болохоор хэрээс хитэрсэн наргаан цингээ явуух идэх тэ эсвэл бол хүн болгоны найзаа гэж хүлээж авах ёсгүй шүү. Тэгээд наргаан цингээ явууд идэх хязгаарлах нь зөв гэдэг зүйлийг хүлээж авч ойлгож чадсан уу гэж байна. Өнгөрснөөс энийг нэгдүгээр ойлгох хэрэгтэй байжээ. За хоёрдугаарт өөрийгөө нөгөө хитрхи бусдаас тусгаарлах эсвэл нэг зүйлийн хойноос бүх хүч цаг бүх юм зориулаад бусдын одоо анаад нэг зүйлийн төлөө явах ямар хор уршигтай вэ гэдгийг ойлгож мэдсэн үү. За энэ нь болохоор нэг зүйлийн хойноос хөөх биш одоо амьдралдаа хэрэгтэй бүх зүйлийг л жигд авч явах хэрэгтэйсэн гэсэн. Зөвхөн ажиллаа хийх биш эрүүл мэндэ боддог, ар гэрээ боддог, хувцас хунраа боддог ч юм уу ийм олон зүйлүүдэд зэрэг анхаарах хэрэгтэйсэн гэж өнгөрсөн тэрийг сургамжилж олж авах хэрэгтэйсэн шүү гинэ. За одоо болохоор хизээж энд яагаад юм бэ хайрын мэрэгм шиг санагдлаа. Хизээж чинийх болохгүй хүний хойноос одоо 1000 шаналаад одоо 1000 хөрөнгө зараад те эсвэл бол тэр хүнд одоо байж болох зүрх сэтгэл би одоо юу гэдэг тэр хүнд бүх зүйлээ өглөөч гэсэн таны дэргэд үлдэхгүй хүн бол таны дэргэд үлдэхгүй хүн л байдаг шүү. Энийг маш сайн ойлгож чадсан уу гэж байна. За өнгөрсөнд ойлгох ёстой 3 зүйл чинь энэ байсан байна. Хэрээс хитэрсэн наргаан цингийн тэгээд нэг зүйлийн хойноос хит улаарах тэгээд өөрийн болохгүй хүнийг өөрийн чинь гарт орохгүй зүйлийн хойноос хит их явах нь ямар буруу вэ гэдэг энэ 3 зүйлийг өнгөрснөөс ойлгож ухаарсан байх хэрэгтэйсэн гэж байна. За одоо болохоор ирээдүйд таныг одоо юу хүлээж байгаа гэдэгт харцгаая. Ирээдүйд таны юу хүлээж байгаа вэ? За нэгдүгээрт нь таны нөгөө нэг бусдын төлөө зориулсан зүрх сэтгэл хийгүүдэд байсан бол энийг одоо хаах юм гинэ. Энийг хаана? Та одоо ажлын одоо 18 цаг ажиллах хэрэгтэй байтал 10 цаг ажиллаад 6 цаг ажилласан хүнтэй адилхан цалин авдаг байсан бол үүнийг таслан цогтоох. Эсвэл бол дарагтаа би 2 цаг илүү ажиллаж байгаа гэдгийг хэлэх. Нөгөө бол яг л бусдын адил цаг бол цаг, амьдрал бол амьдрал, ажил бол ажил гэдэг үүднээсээ
яг л 8 цагаа ажиллаад явах буюу өөрийнхөө яг үнцийг өөрийнхөө яг хэр хэмжээг мэддэг болох ёстой юм байна. Ирээдүйд нэгдүгээр. За хоёрдугаарт болохоор ямарваа нэг саад бэрхшээл гарч ирлээ ч гэсэн түүний хойноос өөрөө ганцаараа зовж өөрөө ганцаараа уйтгарлаж харанхуй дундуугдахгүй. Одоо бустай харилцаа зовно гэх юм уу да одоо зовлон болоод баяр баясгалан бустай хуваалцаж сурна. Бустай сайн сайхан болон муу мухагаа хуваалцаж сурсан байх хэрэгтэй ирээдүйд. За тэгээд хэрэгтэй хэрэггүй зүйлийн хойноос хитрхи одоо итгэл найдар хөөж авахгүй. Одоо нөгөө энд ягаа штэ. Таних угаасаа болохгүй үний хойноос явахгүй гэдэгтэйг нийлээ авчиж байгаа байхгүй да. Ингээд сайн үр дүн мэддэхгүй байгаа зүйлийн хойноос хит улаараа явах. Ингээд хэр ингээ хүн чанартай хүн бэ гэдгийг мэддэхгүй хүнийг удаан хүлээж авах энэ болгоныг одоо таслан зогсоох хэрэгтэй болно. Ирээдүйд таслан зогсоосон байх болно гэж. За ийм одоо их хатуухан ирээдүйд ирж байгаа хань шүү дээ. Энэ ирээдүйд хэрхэн яаж хүрэх юм бэ гэдгсэн чинь за нэгдүгээр өөрийнхөө доторх бодлыг цэгцлэх хэрэгтэй. Одоо энэ эмхтэй ингээд нэг 10 ширхэг одоо илдэг тариулаад ингээд дотроо бясалгаад сууж агаад яг үүн шиг өөрийнхөө болж байгаа болон болохгүй зан чанаруудын учир утгыг олоод за одоо чинь би буруу үнтэй учрах юм бол тэр үний дэргэд ахаар миний дотор мухаард юм байна ч юм уу. Одоо жишээ нь ахна шүү дээ. Хэрвээ сайн үнтэй учрах юм бол тэр үний дэргэд байхаар би нэг урт амьсгаа авмаар тайван болоод байдаг ч юм уу. За эсвэл би болохгүй зүйл рүү явахын үед миний мэдрэмж юм байт юм байна. Зөв зүйлийн төлөө явж хахад миний амьдралд одоо ийм өөрчлөлт гараад идэм байх гэдгийг өөрийнхөө доторхыг нэгдүгээрт анзаарах хэрэгтэй байна. За хоёрдугаарт нь болохоор эхэлсэн ажлаа заавал дуусгадаг байх хэрэгтэй. Яг тэр одоо ажлаа дуусгаад гэрийн хаалгыг татаад дараагийн зүйл рүү ингээд явах хэрэгтэй байдаг шиг нэг ажлыг яг уул суурьтай 100% дуусгachиж дараагийн ажил руу орох хэрэгтэй. Юу ч гэсэн дутуу үлдээхгүй гэсэн. За энэ болохоор хэрэгтэй цагт нь шаардлагатай зарлага, шаардлагатай хохирлыг өөртөө учруулах хэрэгтэй. Одоо нөгөө дайн болж хахад хинч хохирол амсахгүй ялалт байдгүй шүү дээ. Түүнтэй адилхан та хэрэгтэй цагт нь тохирсон тэр гарлага, зарлагыг өөрөөсөө хохирлыг ч юм уу ингэж явуулж явах хэрэгтэй ахнаа. За одоо таны байдал юм байгаа. Өнгөрснөөс энэ гурван зүйлийг сурах байсан. Ирээдүйд ийм болох юм байгаа. Ирээдүйд ийм болохын тулд ийм зүйлүүдийг хийнэ. За үүний үр дүн та одоо ямар болсон байх вэ гэсэн чинь. За энэ үнийг хараарай. Мөнгө эсвэл аз амжилт ирээдүгээс хүссэн зориг хүсэл бүхт нь биелсэн энэ хүн нэг хөл дээрээ зогсож байгаа ч гэсэн бат тэнцвэртэй. Энэ ингээд сагсанд ургац зарвин. Энэ ингээд өөрийнхөө тэр байр суурь, нийгмийн байр суурь, барилга, байшин амьдралаас юу хүсдэг тэр тогтвортой тэр амьдралын тэр зүйлсүүдийг бүгдийг авсан байх болно энэ хүн. Одоо нөгөө унтчихт нь хүртэл энэ хүний одоо данс руу мөнгө орж идэг гэдэг шиг энэ хүн нөх амир хичээсэн ч нөх амир хичээгээгүй ч яг ингээд амьдрал нь ажил нь яг нэг зүйлийнхаа дараалд орсон бүх зүйл айгүй гоё тэнцвэртэй байх. Ийм сайхан ирээдүйд таныг хүлээж байна. Энэ даалгавруудыг биелүүлснээр. За тэгээд үүний үр дүнд сахиусууд юг зөвлөж байна гэсэн чинь за эхнийх нь night энэ шарш муу за эсвэл би night юу гэдгийг сайн мэдгүй байна. За хайрыг эргэн тойрондоо байлгах хэрэгтэй. Хайр гэдэг чинь хийж байгаа зүйлдээ хайраа сэтгэлээ шингээж хийх хэрэгтэй. Юу ч гэсэн нөгөө за яг уу ингээд аргалаад өнгөрчих гэдэг байдлаар ерөөсөө хийхгүй. Ямарваа нэг зүйлийг яг л хүүхэд арчилж байгаа юм шиг хайраа шингээж хийх хэрэгтэй ахнэ. За тэгээд beautiful is transformation is beautiful буюу өөрчлөлтөнд та бэлэн байх хэрэгтэй. Өөрчлөлтийн сөрөг талыг биш, эерэг зөв талыг нь харах хэрэгтэй. Өөрчлөлт бол гайхамшигтай зүйл. Яг л ирвэхэ шиг. Бяцхан авгалтай ирвэхий үзэсгэлэнд ирвэхэ болдог шиг ийм зүйл болох болно. За ингээд хоньны ордынхон зориулсан мэрэг энд хүрээд өндөрлөж байна. За одоо хоньны дараагийн орд бол ухрын орд байна. За хоньны ордынхондоо аз жаргал эрүүл их сайн сайхан бүхний хүсээ өрөө дараагийн мэдлэгээр уулзцгаая. Түр баяртай. За ухрын ордынхон маань бичлэгтээ тавтай морилно. За ухрын орд энэ дээрээс эхэлж байгаа ухрын орд. За эхний 3 болохоор таны одоогийн байдал, дараагийн 3 өнгөрснөөс сурах ёстой байсан зүйл, ирээдүйд таны юу хүлээж байгаа, тэгээд ирээдүйн тэр хүлээж байгаа зүйл рүү хүрэхийн тулд юу хийх ёстой юм бэ? Тэгээд энэ болгон даалгаврыг биелүүлсэний эцэст ирээдүйд та ямар байдалтай ахыг үүн зориулсан сахиусын зөвлөгөө гэсэн юм хэсгүүдтэй. За эхлээд ухрын ордныхны буюу
Taurus орныхны одоогийн байдал. За одоо та маш их зүйлийг их туйлж өнгөрөөж байгаа болтол харагдаж байна. Нөгөө нас чинь яваад байдаг. Гэтэ хийж байгаа зүйл чинь болоогүй байна. Та айгу том зорилготой байгаад байгаа шгүй наа. Маш том зорилготой. Одоо жишээ нь олон хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болох ч юм уу, эсвэл өөрийгөө ерөнхийлөгч болно гэж бодох ч юм уу. Таны зорилго айгу алсад байгаа. Тийм учраас нас чинь яваад байгаа боловч зорилго чинь арай биелэг байгаа юм шиг харагдаж байгаа бах. Заримдаа санагдаг бах. Гэхдээ энийн зүгээрээ та зорилгын төлөө яг зөв зүйлийг маш уйггүй, шаргуу хийж байна гэж. За, зорилгын төлөө ажиллахаа хажуугаар залуу нас яг одоо цагийн тэр баяр баясгалыг айгүй гоё мэдэрч явдаг гинэ. Одоо яг амьдралтаа одоо юуг тулах хэвтэй юм. Одоо жишээ нь би ирээдүйд ерөнхийлөгч болно. Тийм учраас одоо хүмүүстэй ууж наргиж явж болохгүй. Дараа нь ерөнхийлөгч болсон чи миний энэ тийм цэн зүрх гараад ирж магадгүй гэж юусоо сэрэмжилтгүй. Та зүгээр л одоо байгаад энэ гоё ертөнц, энэ гоё мэдрэмжээ айгүй гоё тэгж нээж яг хүн гэдэг хүнлэг байх гэдэг утгаараа мэдрэмжээ айгүй гоё чөлөөлдөг юм байна гэдэг чинь. За нөгөө талаас болохоор та өөрийнхөө магадгүй зориг хүсэл мөрөөдөлтөө хэтэрхий бас яарч байна. Энд нөгөө нэг нас чи яваад байгаа мөртлөө зориг чи арай биелэг байгаа юм шиг санагдаад байдаг гэсэн шүү дээ. Түүнээс болоод та хэтэрхий яарад жоохон тохиромжгүй арга барил одоо бол ашиглаад байна гинэ. Одоо энэ цэцгийг усалж ургуулгын тулд гоё зөөлөн арчлага байтлын нэг хүн ингээд сэлэн барьсан байгаад тэгээд сахиус тэнгэр чинь арай өөр зүйл ингээд хийх ёстой гэдгийг анхааруулад байгаа бол та ойлгохгүй байгаад байна гэж нарай нэг хатуу ширүүн эсвэл сонгож байгаа арга зам чинь нарай нэг биш байна гэсэн. Тийм мессеж хүргэж байна. За өнгөрснөөс юу сурах хэрэгтэй байсан бэ гэвэл за дими буруу хүнд итгэж болохгүй. Нэгдүгээр зүгээр л тэр үнийг сайн шалгаагүй жиж итгэл хамаг бүх зүйлээ ярьцдаг, далан болчоогоо тойччдаг, эсвэл бүх мөнгө төгрөгөө даатгачдаг. Ийм зүйлийг нэгдүгээр ойлгох хэрэгтэй байсан шүү гэж. Буруу хүнд буюу итгэж болох хүмүүн эсхийг сайн шалгаж, сайн цагдаагүй жиж тэр үний хүнд зүрх сэтгэл мөнгө юугээ зориулж болохгүй байсан. Энийг ойлгосноо гэж байна. За дараагийн дугаарт нь болохоор хүмүүс хэдий гаднаа наанад чамайг мундаг шүү, сайн шүү гэж хаа мэд өргөмжилж байгаа боловч тэр хүмүүс дотор танд одоо хатаархсан тийм хатаархал далдуур муулж байгаа явуулга бол байсаар байдаг гэдгийг ойлгосон уу гэж байна. Өнгөрснөөс ойлгох хэрэгтэй байсан зүйл. За дараагийнх нь болохоор нэг зүйлийг хэтэрхий удаан бодож тэнэгэлзэж амьдралтаа ахиц гаргахгүй байх нь ямар хор нөлөөтэй вэ гэдгийг ойлгож авч чадсан уу өнгөрснөөс гэж байна. За одоо ирээдүйд одоо юу болох гээд байна вэ? Юу хүлээгээд байгаа юм болоо гэсэн чинь. За ирээдүйд та маш хичээж байгаа мөртлөө таны одоо цалин эсвэл таны хүртэх ёстой хэмжээ чинь таны бодсноос арай бага байх болно. Жохон ирээдүйд тийм хүн хүлээгээд байна. Гэтэ энэ бол ойрын нэг оны өмнөх ирээдүйг зааж байгаа шүү заяа. Тэгээд та нөгөө дотроо ингээд өөрийгөө мундаг гэж бодоод байдаг боловч хүмүүс таныг бас мундагаар харахгүй байгаа тийм тохиолдол бас ирээдүйд гарч ирэх болно гэж байна. За нөгөө талаас дахиад саяны карттай адилхан та өөрөө хичээгээд та өөрөө бүхнийг болох гэж байдаг ингээд чадлаараа хичээж байгаа. Үүнийхээ их төлөө бүх зүйлд одоо бэлэн байгаа мөртлөө хүмүүс таны тэр одоо чанарыг ирээдүйд үнэлэхгүй байна гэж. За ирээдүйд жоохон сонин амар ирээдүй хүлээгээд байна те. За тэгвэл энэ амар ирээдүгээс хэрхэн яаж зогтох вэ? Энийг одоо болохгүй тул та юу их хэвтэй вэ гэвэл. За эхлээд нь болохоор ганцаараа зүдэрч зовж ажиллахгүй. Өөрийнхөө ачааллыг өөрийнхөө одоо мэдэрч байгаа тэр зүйлийг хуваалцах хэрэгтэй. Одоо ажлынхан чинь 5 дугаар орой гэл найрдаж ягаал зугаацч яваал. Тэгэл та хэдэн хүний ажил нугалж үлдээл ийм байж болохгүй. Та өөрийнхөө хийх ажлаа хийцэн л гараад явах хэрэгтэй. Ганц нэг хүн миний дүү трийг хийгээд өгөөч, энийг хийгээд өгөөч гэсний зоргоор хийхгүй шүү гэж. Хэрвээ тэгээд ах юм бол манай одоо тэр чинь хөөрхий хийчдэг юм а гэл өнгөн дээрээ таныг манай тэр хөөрхөн шүү, манай энэ мундаг шүү гэдэг мөртлөө цалингийн чинь дутуу өгнө. Тэгээд хамт олны одоо гой зүйлүүдээс таныг хоцроно. Яа гэвэл хамт агуулгын авчвал тэдний ажлыг хийх үлдэхгүй учраас те. Тэгэхээр та
яг л хийсэн зүйл чинь болцсон бол хин нэгний сайн дуу, сайн их жах байх гэж илүү цагаар ажиллах хэрэггүй нэгдүгээр тэ. За хоёрдугаар өөрөө ядраад өөрөө зовон байж ингээд ямар нэг зүйлийг махарч хийх бол түүч хэрэггүй шүү заяа. Өөрөө та ядарсан, та хязгаартай тулцсан, дахиж ингээд нэмэлтээр илүү цагаар ажиллах яагаад юм бэ? Энэ ажилтай холбоотой юм айгу харж ирээд илүү цагаар ажиллах нэг их сайн хүн болж үзэгдэх гэж хичээх хэрэггүй. Энд чинь танд ирээдүйд чинь маш том хохирол болох болно шүү заяа. Зүгээр нэг юм сөрөг чанар биш. Бүр томоохон хохирол болохоос л нөө. За тэгэл өөрийнхөө шийдсэн шийдвэртэй бат зогсох хэрэгтэй. Одоо жишээ нь нэг юм одоо компьютер дээр шивэж өгөө тэр хүний өмнөөс чинь таны хийх ажил биш байтал тэр хүн сайн хүн болж харагдах гээд хин нэгний одоо ажлыг хийж өгөөгүй улмаас та ингээ муу нэр хүнд хүлээгээд юм амиа бодсон гэдэг нэр зүйлээ гэхэд үүндээ нэг шантрах хэрэггүй. Та өөрийнхөө ирээдүйн сайн сайхны төлөө л үнийг хийж байгаа. Тэгээ магадгүй тэр хүн энэ хүн туслахгүй юм чи би өөрөө хийх ёстой байна гэж магадгүй нөгөө хүндээ бас тус болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрийнхөө гаргасан шийдвэртэй бат зогсох хэрэгтэй. За ингээд энэ даалгавруудыг биелүүлсний дараагаар юу таныг хүлээж байгаа юм болоо амжилтаар биелүүлэх юм бол их сансан газар нөгөө 9 шөнө хоосон хон гэдэг чинь яг тэрний эсрэг зүйл болно гэсэн. Сансан зүйлээ авна, хүссэн зүйлээ олно. Тэгээд өөрийн чинь амьдралд хэрэггүй хэрэгцээгүй зүйлсүүдийг амьдралаасаа хөөж явуулах болно. Хэрэггүй хүнийг ч юм уу, хэрэггүй одоо ажлыг юм уу орхиод шинэ ажил руу хүрэх ч юм уу. Энэ зүйлсүүдэд хүрэхийн тулд энэ зүйлүүдийг хийх хэрэгтэй ахнэ. За одоо сахиусууд юг зөвлөж байна гэсэн чинь time to heal өөрийгөө идгээд хангаах цаг боллоо. Одоо алин болгон бусдад анхаарч хин нэгний одоо халамжит сайхан хань, хин нэгний сайн аав ээж, хин нэгний сайн ах トゥ болж ингээд хүний боол зарц мэт одоо муухай хэлэхэд тэгж явах юм би одоо болно. Одоо өөртөө анхаараа. Одоо болсон гэж байна. За дараагийн дугаарт нь болохоор энэ одоо нөгөө тойроо замаар ч гэсэн зорилготой хүрж байгаа шүү гэсэн утгатай. Тойроо замаар. Одоо нөгөө замаасаа хазаангууд би өстө буруу замаар явлаа. Би өстө тэнийг сонголт хийлээ. Яана гэж бити бодоорой. Тойроо зам ашигласан л ахгүй да. Дүт зам нь арай тийм бартаа саад ихтэй байсан. Тойроо зам нь арай нэг саад бартаа арай гайгүй те. Тэгээд биеийн чинь амраар ингээд хүрчих байсан учраас тойроо замаар явуулж өглөө шүү. Чамайг одоо илүү ядраамааргүй байгаа учраас илүү тойроо жоохон тийм холдуу юм шиг замыг сонголоо гэж байна. За ингээд үхрийн ордныхон маань дуусч байна. За дараагийн орд нь болохоор ихрийн орд. За ихрийн ордныхон маань бичлэгтээ тавтай мөрлөнө. За ихрийн ордын тэнцэнээс эхэлж байгаа. За эхлээд эхний 3 үзэр нь болохоор таны одоогийн байдал, дараагийн 3 үзэр нь өнгөрснөө сурах ёстой байсан зүйл, түүний дараагийн 3 үзэр нь болохоор ирээдүйд юу таныг хүлээж байгаа. Энэ зүйлийг одоо биелүүлэхийн тулд юу хийх юм? Эсвэл сураг зүйл ах юм бол биелүүлэхийн тулд юу хийх юм? За эдгээр зүйлүүдийг хийсний дараагаар таныг одоо ямар дүр зураг хүлээж байгаа вэ? Үүн зориулсан сахиусны нэгрийн мессеж гэсэн. Ийм хэсгээс бүрдэж байна. За ихрийн орд. За одоогийн таны байдал. За одоо болохоор та нэг аялал зугаалгын үе дуусаад яг нэг ажилдаа тогтож эхэлж байгаа ийм цаг үе. Эсвэл бол хин таны найз биш гэдгийг ойлгосон ийм цаг үе гэсэн үг. Өөрийнхөө буруу хүрээлэл донд байсныг мэдэрсэн. Эсвэл бол урт удаан хугацаанд амарч зугаалж явж байгаад одоо нэг амралт зугаалгын үе чинь дууссан ийм хугацаа авах болно гэж байна гин одоогийн цаг бол. За нөгөө талаас болохоор маш та шаргуу хөдөлмөрлөөд нэг зүйлийн одоо жишээ нэг эхэлсэн ажлынхаа эцсийг үүсгэхийн яг нэг 95% даваан дээр байна гэж одоогийн байдал чинь. За тэгээд таны амьдрал одоо яг гоё цэцгэлж ургалж явж байна. Та өөрөө ч гэсэн мэдэрч байгаа юм байна. Одоо нэг арай өөр болоод шүү. Одоо нэг дээртэд шүү. Вау ямар гоё юм бэ гэдэг тийм мэдрэмжтэй байна гэж чинь одоогийн таны байдал бол. За өнгөрснөөс юу сурах хэрэгтэй байсан бэ? Төлөө харъя. Өнгөрснөөс юу сурах хэрэгтэй байсан болоо. За нэгдүгээрт нь болохоор яаран янз бүрийн сонин арга хэрэгжилж ямар нэг ажлыг бүтээх ёсгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Цаг нь болоогүй зүйлийн төлөө хитрхи яаруулад үүнээсээ болоод ямар ч тохиромжгүй арга хэмжээ авахаг болиулах. За дараагийн дугаарт нь хүнд итгэл хүлээлгэж сурах хэрэгтэй байсан гэж байна. Үнэхээр танд туслахыг гэсэн хүнд, үнэхээр таныг хайрлах гэсэн хүнд, үнэхээр чин сэтгэлээсээ итгэдэг тэр хүнд итгэл нь хүлээлгдэг, найдвар өгч чаддаг.
Ийм болж чадсан уу гэж. Өнгөрснөө сурах хэрэгтэйсэн дараагийн зүйл чинь. За дараагийн нэг зүйл чинь болохоор дахиад нөгөө хүрээлэл байна да. Хэрэгтэй хэрэггүй элдв янзын хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээд тэгээд яг хитэс үлд нь өөрөө юу чгүй эсвэл яг сэтгэлийнхаа гүнд сэтгэлийг чинь хуваалцах тийм хань нөхөргүй байгаад байгаа. Ийм байдлыг одоо хүлээн зөвшөөрсөн нь яг анд нэдийн цал дээр ахна шүү дээ. Ууж идэ гэхээр найз нөхөдтэй болчдөг. Яг одоо уулзын учрыг надад ярилцах хэрэгтэй гингүүд гам ганцаар болчдөг. За энэ зүйлдээс сурч чадсан уу гэж. За ирээдүйд таныг юу хүлээж авах вэ гэсэн чинь ирээдүйд ариун их ол замаг. Энэ хүний сахс дүүрэн байгаад ол замаг дүүрэнтэй одоо ажил карьер чинь сайн явсан амьдралаас хүсдэг нэг зүйлийнхаа учрыг нь олоод түүнийхээ дэргээд суудсан байгаа. Ийм гоё ирээдүг хүлээж байна. За нөгөөтэйгөр одоо нөгөө таны бие чинь хөгшөрсөн сэтгэл чинь одоо гал халуунараа гэдэг чинь таны зүрх сэтгэл байнга тийм гоё өөдрөх тэмүүлэлтэй байнга итгэлийн галт ингээд очоостэй ийм гоё харагч чинь сэтгэл зүйн талаасаа маш гоё өөдрөг. За нөгөө талаас айгүй буур суурьтай болсон байх болно. Янз бүрийн одоо ажил руу дэгдгэнж гүйж орж явж орохгүй гэсэн үг. Яг ингээд шийдэл буур суурьтай. Одоо өрх гэрийн тэргүүн хүн шиг гэсэн үг шүү дээ. За би гэр бүлийнхаа төлөө тийм хийнэ. Энийг бол өстэй хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Ийм үзэл баримталтай болсон байх болно гэж ирээдүйд. За энэ ирээдүйдээ хүрэхин тулд яах юм бэ гэдгсэн чинь за нэгдүгээр амьдралынхаа чухал шийдвэрийг дээр баттай зогсох хэрэгтэй. Одоо жишээ нь би энэ эмэгтэйг энэ эрэгтэйг хайрлнаа. Бид хоёр гэр бүл болно гэж шийдсэн бол өөр эрэгтэй өөр эмэгтэй рүү харцаа шидхийг халуун хоригдлоо. 1. За дараагийн дугаарт нь үнэхээр л энэ яагаад юм бэ гэр бүлийн утга юм шиг санагдаад байна. Үнэхээр л одоо зүрх сэтгэлээ зориулъя гэж сонгосон хүн байх юм бол тэр хүндээ л зүрх сэтгэлээ зориулдаг цаг цаваа зориулдаг бай. Тэгээ нөгөө зөв хүн одоо зөв анд нөхөр таны дэргэд байснаар таны ингээд амьдрал чинь илүү тэгшрээд нөгөө нэг өнгөрсөн хугацаанд хийж чадахгүй байсан зүйлийнхаа учрыг олоод ийм гоё ахаар бол харагдчихээн. За тэгээд та бас хүзрийн төсөв рүү харах юм бол яг энэ нартай тал нь ихрийн ордон дээр байгаа. Тэгээд энэ нөгөө бас өөдрөг хүсэл тэмүүлэл амьдралын чинь одоо нар одоо мандаж эхэлж ин гэсэн утга байгаа юм шиг санагдлаа гэвгэнд. За тэгээд болохоор бусдад одоо тус хүргэхээр бусдад одоо мундаг байдлаа харуулгаас бүү санаа зовоо. Одоо чинь хүмүүс одоо хатаарах ч үдээ надаа одоо хатаархаад янз бүрийн буруу санаа манаа өрлөөд янз бүрийн юм хийчихгүй дээ гэж бүү бод. Та ингээд сайн байж иж хүмүүс танаас урам авч ирээдүйд илүү сайхан одоо зүйлүүд бүтээж босгох тэр суурь тавигдах болно. Тэгэхээр хүмүүсийн нүдэнд сайн болж үзэгдэхээсээ бүү гэж. За одоо энэ даалгавруудыг биелүүлж явсны эцэст болохоор таны ямар гоё сайхан ирээдүй хүлээж байгаа тухай бүгдээрээ харцгаая. За амьдралаас та юу хүснээ олж авах болно. Тэгээд амьдрал чинь илүү гоё баялаг болох болно. Та амьдрал дээр бүр батны тэр тогтвортой зогсох уйл суурьаа олох болно гэж. Амьдралаас одоо юу хүсдэг тэр болгоныг олох болно. Хүчтэй салхиндж ганхахгүй байх. Тэр одоо хүч чадалтай эрх мэдэлтэй болсон байх болно гэж. За энэ ирээдүйд хүрэхийн тулд ямар одоо сахиусууд танд ямар зөвлөгөө өгж байгаа гэхээр өөртөө өгөөмөр хандах хэрэгтэй гэж. Өөртөө өгөөмөр өөрийнхөө төлөө бүхнийг хийдэг байх хэрэгтэй. Одоо өөрийнхөө дуртай юмыг авахаас өөрийнхөө дуртай олыг идэхээс өөрөөсөө мөнгө хармалахгүй, өөрөөсөө сэтгэл хармалахгүй юм байх хэрэгтэй. Нэгдүгээрт. За хоёрдугаарт өөрийн сурсан мэдсэн зүйлийг ингээд чадвар болгодог, мэрэгэн ухаан болгодог юм байх хэрэгтэй гэж. Бусдад заадаг, бусдад сургадаг, зөвхөн та мэддэг биш, өөрөөсөө нөгөө буйныг түгээдэг, итгэлийг түгээдэг, сэтгэлийг түгээдэг ийм хүн байх болох хэрэгтэй гэж. За ингээд ихрийн ордныхны маань мэрэг энд хүрээд өндөрлөж байна. За таарсан байх, таалагдсан байх гэж найдаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. За одоо мэлхийн ордныхан маань бичлэгтээ тавтай морилно. За эхний 3 үзрээр таны одоогийн байдал, дараагийн 3 үзрээр өнгөрсөн сурах байсан зүйл, энэ дирээдийн хүлээж байгаа зүйлс, ирээдүйдээ хүрэхийн тулд юу хийсэн байх хэвээр гэдэг. Ийм 4 юутэй. Энэ болохоор за энэ яг ингээ нэгдчихлээ. Тэгэд энэ болгоныг хийж хэрэгжүүлсний эцэст болохоор ирээдүйд таны юу хүлээж байгаа гэдэг энэ мессеж болон сахиусан тэнгэрүүдийн зөвлөгөө гэсэн ийм хэсгүүд
Тэгээ ийм мэрэг болж байна. За одоо болохоор таны одоогийн байдал. За одоо болохоор та зүрх сэтгэлдээ ямар нэг зүйлийг эсвэл ямар нэг тийм өвдөлтийг маш их мэдэрсэн байна. Одоо хэрэггүй эсвэл итгэж болохгүй хүн зүрх сэтгэлээ өгсөн эсвэл болохгүй зүйлийг өөрийнхөө ингэж болох гэж зүтгэсэн үүнийхээ үр дүнд сэтгэл зүйн тийм хохирол, гэмтэл, золиос их мэдэрсэн байна. За мөн болохоор ямар нэг зүйлийг эхэлсэн байдаг. Гэтэл тэр эхлүүлсэн зүйл чинь ерөөсөө үр өгөөж өгөхгүйгээр дуусчихад таны одоо хамаг цаг зав хөрөнгө мөнгийг үрж үрчээд ингээд дуусгаад байгаа байдалтай бол харагдаж байна. За дараагийн дугаарт нь болохоор танд ингээд тогтсон нийгмийн байр суурь хүрээлэл байхгүй. Тэгээд үүнд одоо маш их юм гунигэлсан санаа зовсон ийм байдалтай байна. Тэгээд энэ хүрээл гэхээсээ гадна бас нөгөө гой гэр бүлтэй болъё, гой найз нөхдөд болъё гэж бодсон боловч тэр ингээд зүйл чинь талаар болсон байх магадaltaй байна. За түр тэнхгээс хадал гарлаа. За одоо болохоор та бүхний өнгөрснөөс сурах байсан зүйлүүд. За нийтдүгээрт нь болохоор ямарваа амьдралынхаа чухал шийдвэрийг шийдэж байгаа бол маш их удаан ингэж бодож үр дүнтэй шийдвэр гаргахын тулд удаан харцнах хэрэгтэй байсан, хүлээх хэрэгтэй байсан гэдэг чинь. Одоо жишээ нь одоо таны амьдралд магадгүй та хин нэгнтэй гэрлэгчээсэн бол тэр үнийгээ үнэхээр гэрлэх хүм өнөө биш үү гэдгийг маш тийм удаан тооцож үнэхээр ясаа одоо нөгөө мах цуснд нь тулталд ингэж шалгаж шийдэх хэрэгтэй байсан гэж байна. Маш улс суурьтай шийдвэр гаргах хэрэгтэй байсан гэж байна. Гэр бүлийн амьдрал дээрч тэр, ажил карьер дээрч тэр үнэхээр одоо насан туршийн одоо амьдралаа даатгах юм өнөө биш үү? Эсвэл үнэхээр үлзэн амьдралынхаа туршид хийх ажил мөн үү биш үү гэдэг нэгдүгээр маш сайн шийдэх хэрэгтэй байсан. За хоёрдугаар болохоор танд олдсон тэр олон сонголтуудаас хамгийн зөвийг нь олж хийх хэрэгтэй байсан. Олон сонголтоос зөв сонголтыг үр өгөөжтэй, үр ашигтай сонголтыг хийж сурах хэрэгтэй байсан гэж байна. Өнгөрсөн таны амьдрал тохиолдсон зүйлүүд энэ болгоныг одоо шалгуулах суралцах хэрэгтэй байсан гэсэн. За дараагийн дугаарт нь болохоор хитрхи өгөөмөр байх те. Хитрхи бусд зүрх сэтгэлээ өгөх, хитрхи бусдад өөрийгөө одоо золиослж одоо үнгүй ажиллах, эсвэл бол буруу хүн зүрх сэтгэлээ зориулах, өөрөөс танаас одоо гарч болох одоо хөрөнгө санхүү, зүрх сэтгэл, цаг зав юу байдیں۔ Тэр болгоныг хэрэгтэй хэрэггүй хүмүүст өрн таран хийхгүй байхыг сурч чадсан уу гэж байна. За өнгөрснөөс суралцах зүйл саях байсан гэсэн. Одоо ирээдүйд таны юу үлээж байгаа гэхээр за ирээдүйд болохоор та магадгүй ажил карьер дээр эсвэл ганц бие удаа явсан бол энэ байдал зогсох болно гэж байна. Эсвэл бол хин нэгэнтэй хамт байсан мөртлөө яг тийм ганцаардах мэдрэмж ихтэй байсан бол энэ одоо зүйл зогсох болно. Энэ зүйлд цэг тавигдах болно гэж байна. За дараагийн дугаарт нь болохоор таны ингээ бодсон хүн, удаан хүлээсэн хүн тань дээр ингээ эргэж ирнэ. Таны бодсон хүн тань дээр эргэж ирэх болно. Удаан хүлээсэн тий. За тэгээд нэг хэсэгтээ заяа. Эсвэл яг сансан бодсныхоо эсрэг одоо жишээ нь би 1 сая төгрөг бишээ за 10 сая төгрөгийн орлоготой болно цаард гэж бодсон байсан чинь 10 саятай хүрэхгүй нэг 8 сая төгрөгийн орлоготой болох ч юм уу. Ийм одоо санснаас чинь арай жоохон бага ийм юу олз ашиг танд бууж болох магадaltaй болно гэсэн үг ирээдүйд. За одоо ирээдүйд энэ одоо жишээ нь ганцаараа байхгүй одоо ингээ хань бүлтэй болох нь шүү дээ энэ. За тэгээд удаан хүлээсэн хүн дэргэт тань ирэх. За эсвэл бол ирэхийн тулд одоо юу хийх ёстой юм мөн яг одоо 10 саяг олно гэчихэд 10 саяг олж чадахгүй байгаагийн учир шалтгаан одоо юу энэ түүний эсрэг юу их үү гэдэг энэ зүйлүүдийг харах болно. За нэгдүгээрт нь за энэ болохоор юу вэ? Өөрийгөө үнэлэх, өөрийнхөө үн цэнийг мэдэх. Одоо чинь та хин нэгнийг хүлээж илаа гэхэд те тэр хүндээ зориулж өөрийгөө өөрчлөх биш. Зөвхөн өөртөө зориулж өөрөөрөө хамгийн гоё бай. Тэгхийн бол тэр хүн магадгүй ийм эмэгтэй надад гоё байдаг байсан юм байна. Ийм эрэгтэй надад гоё байдаг байсан юм байна гэдгийг ойлгож ирэх болно. Харин та нөгөө тэр хүнийхээр яваад ах юм бол тэр хүн ч гэсэн өөрийгөө ойлгохгүй байгаа үед энэ бол буруу байх болно гэсэн. Тэгэхээр өөрөө ямар л гоё баймаар байна, өөрийнхөө зүрх сэтгэлийг яаж л тордмоор байна, гадна төрхөө ямар л гоё байлгамаар байна, түүгээрээ болго өөрийгөө бүтээ, өөрийгөө урал гэсэн үг нэгдүгээр шин.
За хоёрдугаарт нь болохоор харанхуй дунд ингээд цар гарлаа тий. Харанхуйд цар гарлаа. Та хайсан зүйлээ оллоо. Хүлээсэн зүйл чи ирлээ. Үүний төлөө та маш их уйгахгүйгээр одоо бүдэрч унсан ч гэсэн зорилгынхоо төлөө явсаар л байх, зүтгэсээр л байх хэвээр нөгөө яст мэлхий адил ерөөсөө зогсохгүй, жигэд тасралтгүй урагшлах хэвээр. Нэгдүгээрт нь тий. За хоёрдугаарт нь болохоор одоо амьдралыг тэнцвэртэй болгох хэрэгтэй. Зөвхөн өөрөө л гунигэлдэг нь биш. Өөрөө л зөвхөн бүгдийг дааж үлддэг нь биш. Одоо нөө яадаг штэ. Дэвчдэг нь биш, өөрийнхөө төлөө тесрдэг нь байгаараа гэдэг үг л санаанд орж ирж байна. Өөрөө ганцаараа гунигэлдэг нь биш, өөрөө ганцаараа зовдөг нь биш байгаараа. Хэрэгтэй үедээ гал шиг хасдаг, төмөр шиг дүрлцдэг байх хэрэгтэй шүү гэж. За одоо энэ даалгавруудыг одоо биелүүлснээр ирээдүйд таны юу хүлээж байгаа юм бэ гэсэн чинь ирээдүйд энэ хүлээж ингэнэ. Хэрэгтэй хэрэггүй хүмүүс, хэрэгтэй хэрэггүй хүрээллүүд, хэрэгтэй хэрэггүй мэддэггүй хүмүүс, хүрээлэл, найзууд танаас явах болно. Тэгээ та өөрийнхөө яг хэрэгтэй үн цэнтэй амьдрал чинь түлхэц үзүүлэх тэр хүн таны дэргэд магадгүй хизээж үйл урвах. Тэр хүн, тэр хүрээлэл, тэр аанд нөхөр таны дэргэд байна гинэ. За үүний төлөө юу хийх ёстой юм бэ гэхээр өөрийнхөө удирдах ёстой гэж. Удирдах, амьдралаа удирдах ёстой. Амьдралаа удирдна гэдэг нь болохоор хэн нэгийг тань зөвлөхөөр эсвэл хэн нэгийг таалагдахын төлөө тэрийг хийхгүй гэсэн. Өөрөө ямар байгаа, өөрөө юу хиймээр байгаа нь түүнийхээ төлөө явах ёстой. Тэгээд маш өгөөмөр хандах ёстой. Маш их тийм хоолж хараад ялангуяа өөртөө өгөөмөр хандах ёстой. За яг үедээ би одоо энэ яг нэг цаг ажиллаа л тэгэл энэ хүнд одоо хэрэгтэй би өгөөмөр байна биш. Уучлаарай би чадахгүй нэ, өөртөө өгөөмөр байх хэрэгтэй. Учраас би чадахгүй гэдэг ийм хариулт. Зөвхөн өөрийгөө сонгох ёстой ах юм шүү. За ингээд мэлхий ордных нь маань энэ хүрээд өндөрлөж байна. Таарсан байх, таалагдсан байх гэж найдаа. Баярлалаа. Баяртай дараагийн мэргээр уулзцгаая.